За сайн байна уу? Би өнөөдөр нөгөө мал одоо махны үхэрд ичээх нэг аргын тухай танилцуулах гэж байна. За мал аж ахуйн чиглэлд нэг бол нүүдлээр яг манайх шиг бэлчээрийн мал байгаа юм да. Бэлчээрээр нь жилийн 4 үйлрэлд тижээж болж байна. Эсвэл нөгөө загт нь жилийн 4 үйлрэл хашаан дотор үр тариа янз бүрийн нортогоор хашаад яг цэвэр орчин үеийн хашаан дотор аргах гэж. За тэгэхээр зөвхөн энэ хоёр арга байт юм уу гэтэл энэ дундлын бас нэг арга байна. Энэнийг хэрэгжүүлж байгаа хүн бол Дорнот аймгийн Баяндун суманд үхэрд ичээж эхэлж байгаа Ластер гэж Канад хүн байна. За эднийх болохоор яадаг вэ гэхээр зундаа бэлчээрээр нь явуулаад өвөл болохоор том хашаанд хашаад торон тийм тогтой торон том хашаа байгаа. Тэрэн дотроо өвсөө 100 хадсан 8 сард хадсан сайн чанарын өвсөө байгаагаар өгж жилийн турш өвсөөр тижээдэг арга гэж байгаа. Тэгэхээр саяны миний ярьсан жилийн турш Монгол өвөртэй яг адилхан жилийн турш өвсөөр тижээнэ. Гэхдээ ганц ялгаа нь болохоор өвөл болохоор манай Монгол өвөрч нөгөө шин тижээдээ алдсан өвс идэж байгаа шүү дээ. Энэ өвөр бол 8 сард хатсан өвсийг сайхан боогод өвөл нь яг тэр шинэ өвс. Энэнгээрээ ганц ялгаатай. За ийм дээрэн байгуулгын тулд юу шаардлагатай вэ гэдэг зэрэг мэдээж бэлчээр хэрэгтэй. Сайн газар хэрэгтэй. Дорнот аймгийн Баян улсын бол Монгол улсын зүүн хойд талд оршдог хойд хэрийн бүс. Дээр үед бас социализмын үед гэсэн маш сайн нэгдэл Баяндун ямар нэгдэл гэж байсан юм бэ? Баяндун сум ямар ч гэсэн Монгол улсын хамгийн сайн нэгдлүүдийн нэг байсан. Хамгийн сайн бэлчээртэй үхэрд их тохирсон газар. За эднийг бол газар бол их боломжтой. Хоёр дахь онцлог нь болохоор тэр сая хэлсэн хадлан өөртөө бэлдэх шаардлагатай болно. Тэгэхээр энэ яа гэсэн үг гэхээр сайн техниктэй гэсэн үг. Боломжийн техник хэрэгтэй. Хадлагаа богино хугацаанд их хэмжээний хадлага авах чадах техникээ бэлдсэн байна гэсэн үг. Гурав дахь нөхцөл нь онцлог нь бол хашаа. Хашаа бол би сая хэлсэн 100 бол бэлчээгээ жавуулчихна. Бос төлрөлт нь болохоор ялангуяа өвөл намрын цагт хашаан дотроо том торон хашаа байна. Тэгтээ тэрэн дотроо өвсөө багаагаар тавиад ингээд идэвлээ чөлөөтэй тэрэн дотроо явж гин гэсэн үг. Том тогоор яатсан тог үлгцэх хашаа байна. Тэгэхээр энэ нь яадын ихлээр задгай хашаанд байхлаар мал янз бүрийн өвчин тэр нөгөө эрчимцэн мал аж ахуйн чам өхрийн хувьд бол гол асуудал нь болохоор нэг газар олноор нь перм шаваарлуулчихдаа бие биедээ өвчин галдаана. Тийм бол энд байхгүй. Цэвэр агаарч явж байгаа учраас мэдээж тэр малын стресс хүртэл бас тийм байхгүй гэж. Тэгтээ хашаа гэдэг бүр задгайл зүгээр хашаа байна. Тэгээд тэр шуурга мурга бол яах вэ гэхдээ зэрэг нөгөө өвсөөрөө тийм одоо тийм босоо нуруу хийцэн нурууныхаа дундуур ч юм уу хорогдоод нөмөртөн зогсоод зүгээр тийсээд байдаг гэж. Энэ бол зөвхөн Монгол хийж байгаа арга биш те. Яг Канадад бол бас ийм арга байдаг. Өвөл үүдэн газар ч гэсэн. Тэр аргыг байгалийн нөхцөл нь адилхан юм байна гэж Монголд хэрэгжилж байгаа. За тэгэхээр энэ дээр махны асуудал бас гарч ирнэ. Махны яа нэгтэй зэрэг манай малч ингэж яриад байна шүү дээ. Мал чинь амьдралаа турш нэг л удаа турчих юм бол мах нь хат турч. Дараад нь таргалуулсан ч гэсэн нэмэргүй мах нь хатуу болчихно. Тэгэхээр жилийн турш ингэж өлсгөхгүй тураахгүй байнга удаан ч гэсэн байнга ингэж чингийн нэмэгдүүлээд байх юм бол махан зөөлөн болдог гэж. Махан зөөлөн амт нь илүү бол. Тэгэхээр яаж нэгтэй зэрэг энэ барууны орнууд ийм махыг бол сайн өндөр үнээр авдаг. Яагаад өндөр үнээр авч яах гэхээр эрүүл мах. Тэр нөгөө тижээлийн ургамал үр тариагаар бордсон мах чинь болохоор яг калори ихтэй таргалуулдаг. Тэгээ амтны хувьд ч гэсэн санийхаа гүйцэтгэв юм байна. За ингээд барууных юм болохоор энэ яг жилийн турш үүссэн махаа бол үнэтэй зах зээл үнэтэй зарж чадна. Тэгэхээр яг манай бэлчээрийн мал аж ахуйгаар явж байгаа мал бол уг нь бол үнэтэй зарагдах ёстой. Гэтэ ганц асуудал нь болохоор тэр сая хэлсэн өвөлдөө тураачдаг. Өвөлдөө тураачихлаар яадаг вэ гэхээр мах нь хатуурна.
Тэгээд жилийн турш бэлчээрж явуулахаар манай Монголд хамгийн том нүүрлээд байгаа асуудал болохоор бэлчээрээ талхалчаад байна шүү дээ. Малын тоо өссөн, дээрээс нь жилийн турш бэлчээрээр явуулахаар бэлчээрээ тархлаад. Тэгэхээр бид нар одоо шууд хашаанд оруулах юм аа. Хашаанд оруулах нэг өндөр зардалтай, махны чанар бас бас өвчин гарах магадaltaй учраас энэ дундын хуулиар энэ Канада арга л да. Гэхдээ манайх шиг бэлчээрээр явуулна. Өвөр нь бол хашаандаа хийн. Гэхдээ том хашаанд. Энэ арга бас зүгээр юм уу? Тэгэд энэ аластр бол энэ аргаараа ингээд үзэж जैन 3 дахь жилдээ. Эхний жил нь болохоор нутгийн өхөрнүүдийг аваад тэгээ одооноос энэ жилээс эхлээд өөрийн өхөртэй болоо тэрнийхээ үйлрийг бас сайжруулах гэж харж байна. Гэхдээ нэг асуудал байна. Эднийх би дөрөв хэлсэн махны чанар бол үнэхээр сайн. Тураадгүй учраас бас зөөлөн илүү хамтлаг байх хэвээр. Бэлчээрийн үхрийг бодох юм бол. Тэгээд хашаан дотор байдаг цэвэр фермерийн үхрийг бодох юм бол дан өвсөөр дижээж байгаа учраас махан бас үнэтэй байх. Чанартай. Гэхдээ үнэтэй байх хэрэгтэй гэсэн үг. Дан өвсөөр дижээн гэдэг чинь нөгөө дижээлэр ундаар борцсноос өндөр зардалтай удаан хугацаанд дижээх шаардлагатай бол. Тэгэхээр махан чанартай бөгөөд үнэтэй болчих. Гэхдээ тэр чанартай бөгөөд үнэтэй махыг бид нар монголчуудаа яаж ойлгуулад үнэтэй зарах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Монголчууд мэдээж Монголд байж байгаа компани чинь монголчуудаа хамгийн түрүүнд зарах хэрэгтэй. Боломж нь гарвал дараад нь экспорт хийж боломжтой. Экспортод тэр grass fed гэдэг байгаа өвсөөр дижээсэн гэж. Хэрвээ экспортод гарч чадах юм бол энэ бол мэдээж ашгаа олох ийм нэг шинэ аргыг энэ Дорнод аймгийн баян донд туршиж байгаа юм байна. Энэ бол манай цэвэр бэлчээрийн аж ахуйгаас бас ямар давуу талтай гэж сайн хэллээ. Тэгэхээр бас нэг манай бэлчээрийн аж ахуй жоохон мугартмал байдалд ороод байгаа учраас бас нэг ийм нэг гарц байж болох юм а гэж би өнөөдөр та нартай танилцуулж байгаа юм а. Баярлалаа.